зарлах юм байна шүү дээ. Амгуудаа сайн мэдээд хэлсэн шүү дээ. Хэрвээ одоо намайг хамгаалсан даваа аюулгүй хангах юм бол тэр нөө хотыг гэрээтэй холбоотой бүх юм ярьж игээ. Тэр хүнийг хамгаалсан даваад яриулах боломж юм. Амондроо бол хамгаалтанд ороод байх хүн биш гэж би ойлгодог. Нэг хамгаалтанд ороод байх биш. Энэ асуудлаа шалгах хэрэгтэй. Тэгэхээр би өнөөдөр хэлж байна. Энэ асуудал шалгагдана. Яагаад таны хувьд таныг хадлуулахын тулд хэвлэл мэдээллийн ажилтнууд 1 тэрбум төгрөгийн санхүүжилттэйгээр ажилласан гэсэн. За түрүү 7 хоногт бол та манай сайтад ярьцлага өгтөө ЭГ гэх 2 хүнийг бол шалгаж байгаа гэсэн. Энэ 2 хүн яг сэтгүүл зүйн үйл ажиллагаа явуулдаг хүмүүс муу юм уу? Нэг нь бол одоо Twitter дээр жигдэг хүн, нэг нь бол одоо контент битгэгч, эвлүүлэгч хүмүүс байсан шүү дээ. Таны хувьд одоо яг сэтгүүлчтэй холбоотой 2-3 удаа мэдээлэл хийсэн. Нүүрсчил сэтгүүлч. За би арилж. За би хэвлэл мэдээллийн салбарт үргэлж хүндэтгэлтэй ханддаг. Эрхчлөөнд 2 дугаарт би маш төвчээртэй ханддаг. Маш төвчээртэй. Хүндэтгэлтэй ханддаг, би төвчээртэй. Өнөөдрийн хүртэл. За сая таны яг асууж байгаа тодорхой эрүүгийн хэрэг үүсгэгдэн мөрдөн шалах одоо явагдаж байгаа хэрэг учрлын талаар сэтгүүлч хэвлэл мэдээллийн байгууллага өнөөдөр багтааж мэдээлэл их чиглэлийг миний бие цагдаагийн байгууллагын удирдлагад өгсөн байна. Цагдаагийн байгууллага тодорхой хэрэг учрлын талаар прокуророос зөвшөөрөл авч энэ тухай мэдээлэл. Сая хэвлэлийн хуралд орохын өмнө би энэ асуудлыг тодруулахад прокурор зөвшөөрөл өгсөн гэж хэлсэн. Тийм учраас энэ хэвлэлийн хурлын дараа цагдаагийн байгууллага саяны шалгагдж байгаа хэргийн талаарх дэлгэрэнгүй мөрдөн шалгах ажиллагааны мэдээллийг цагдаагийн байгууллага өөрөө хийв. Таны хэвлэл мэдээлэл сэтгүүлч гэдгийг яг юу гэж ажиллаж байгаа вэ? Мэдээлэл цацж байгаа бүх хүмүүсийг сэтгүүл зүйн салбарын хүн гэж бодоод байгаа юм уу? Яг энэ 2 хүн чинь сэтгүүл зүйн салбарын. За энэ шалгагдж байгаа энэ шалгагдж байгаа гих 2 ч биш юм байна. Би бол Хэро Баатар гэж хэлсэн шүү. Та 2 сэтгүүлч гэсэн шүү. Би Хэро Баатар гэж бүр хэлсэн шүү. Та 2 сэтгүүлч. Тэгэхээр Хэро Баатар гэдэг хүн Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд, улсын их хурл засгийн газрын гишүүнийн эсрэг нэр төлөвт нь халдах зорилготой зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулж байгаа мөрдөн шалгаж байгаа энэ хэргийн асуудлаар мөрдөн шалгах байгууллага мэдээлэл прокурорын байгууллагын зөвшөөрөл авсан гэж надад хэлсэн. Тийм учраас энэ яг тодорхой гинж шалгагдж байгаа хэргийн талаар мөрдөн шалгах байгууллагаас дэлгэрэнгүй мэдээлэл. Засгийн газрын шүүгч ийм хэрэг. За бүгд аргачлаа маань одоо өөрөө ер нь яг одоо нэр нүр байна уу өөрчлөж байна. Та ингээ асуусан. Жишээлбэл шүү дээ. Манай бүгд аргачлаа бол шүү дээ. Та адмирал гэдэг энэ бортгийн хулгай амар өсгөлтэй хийжлээ гэдэг та яг хэдэн онд нэвтрүүлэх гэсэн? 22 оны хэдэн сард? 10 сар. За 22 оны 10 сард буюу анх бүгд аргачлаа хэлсэн биш үү? Тийм ээ? Нүүрсний сонсгол болохоос 2 сарын өмнө бүгд аргачлаа хийж ирсэн байх нь шүү. Эндээ ихтэй байсан байх нь шүү. Тийм ээ? Тэгэхээр бүгд аргачлаа бол одоо энэ асуудлыг бүр 3 жилийн өмнө та өөрөө аягүй сайн мэдчихсэн. Сэтгүүлч байх нэ. Шүгэл үлээж байсан. Танд баярлалаа. Сайн мэдээлэл